тийм зэрлэг бас бодож явдаг л та. Тэгэхгүй тийм. А за. Өдөр явлаа. Сайн байна уу? Би хангамжийн нэрийн мэргэжлийн суралцагч өнөж байгаа байна. Тэгээ анх орж ирээд сургуулийн орчин анги хамт олон багш нар бүгд айгүй найрсаг илгээ хөвдөж авсан. Хангамжийн нэрийн ангид суралцсанараа 9 сараас эхлээд анх орчноосоо хойш гэх юм бол нэрвийн юм дээр тайлан гаргах, тайлан бэлтгэх, анхан шатны баримт бүрдүүлэх мэргэжлийн англи хэлний хичээл ордог. Бас бид нар хувь хүн талаас нь хувь хүний бизнес, хувь хүний харилцаа талаас нь биднэрт маш сайн хичээл орж ойлгомжтой хувь хүний талаас нь их өөрчлөлт үзүүлдэг. За би өнөөдрийн хичээлээр үндсэн хөрөнгөний тайлан гаргаж сурлаа. Тэгээд өнөөдөр бодсон бодлогоноосоо жишээ болгоод тайлбарлаж өгье. Үндсэн хөрөнгөний тайлан гаргахад өмнөх хөлөглөлийн эцсийн үйлдэл заавал зайлшгүй хэрэгтэй болно. Тэгвэл дараах тайлан тогтоомд гарсан ажил гүйцэтгэхүйний улмаас манай байгууллагын үндсэн хөрөнгө нэмэгдэж эсвэл хасагдаж болно. Энд нь агтл тусдах зааж борлуулах зэрэгээр хасагдаж болно. 3-р нь гэх юм бол нийт үндсэн хөрөнгөө тайлан хугацаанд чулуун шугам хараагаар илэгдүүлнэ. Газраас бусад юм дээр илэгдэл тооцно. Учир нь гарц дээр хэзээ илэгдэл тооцдоггүй байгаа. 4-р гэх юм бол тайлан хугацааны эцэст үндсэн хөрөнгөний дэлгэрэнгүй тайлан бэлтгэнэ. Гэхдээ тухайн хугацаанд манай байгууллагад үндсэн хөрөнгө нэмэгдсэн болон хасагдсныг харах боломжтой болно. Мөн эцсийн үлдэгдлийг харах боломжтой. Ингээд манай байгууллагын дэлгэрэнгүй тайлан маань бэлэн болно гэсэн үг ээ. Мөн онлоо давхар ангидаа үзээд бас ангидаа практик дадлага хийдэг. Багш нар маань ч гэсэн тэр тал дээр төлхөө биднэрт ажиллаж өгдөг. Сайн байна уу? Наас хөр гэдэг. Би 2021 онд ерхий боловсролын сургуулиа төгсөж энэ хичээлийн жилээр компьютер оператор 1 жилийн ангиар суралцсан. Энэ өнөөдрийн хичээлээр би дорнотын тухай жижиг сток Sony Vegas програм дээр хийж сурсан. Ажлын байрны тавигдах шаардлага болон бидний өдөр тутмын амьдрал компьютерийн мэдлэг хэрэг болж байгаа учраас өөрийнхөө компьютерийн мэдлэгийг хөгжүүлж суралцж байгаа. Тэгээ миний цаашдын зорилго бол програм ав хөгжүүлэх, илүү Монголдо тустай том апыг хөгжүүлэх зорилготой байгаа. Би сургуулийн хажуугаар Aphrodite компанид сошиал маркетингаар ажиллаж байгаа. Би юу хийдэг вэ гэхээр их бэлтгэлийн сошиал маркетингийн илүү хөгжүүлж, пэйжийг хөгжүүлэх ажил хийдэг. За миний цаашдын зорилго бол программистаар мэргэшиж өөрийгөө хөгжүүлэх зорилготой байгаа. Мэдээллийн технологи сонирхож байгаа дүүнертэй хэлэхэд өөрийгөө хөгжүүлж сайн тогтмол судалцаарай. Намайг Жундаанбаатарын их өндөрлөл гэдэг. Би нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтны ангид суралцдаг. Энэ ангийг сонгон суралцах болсон зорилго маань гэх юм бол би нэгтлэн мэргэжилтээр ажилладаг. Тэгээд 2 дахь мэргэжил болгож нарийн бичгийн ангийг сонгон суралцж байгаа. Өнөөдрийн хичээлээр бид нар захирамжлалын бичиг баримтыг боловсруулж сурж байна. Миний яг сурсан юу болохоор тушаал байна. Тушаал нь болохоор АБ гэсэн 2 тушаал байдаг. Б тушаал нь болохоор боловсон өвчин. А тушаал нь болохоор тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарвал А-гаар тэмдэглэгийг сурсан. Би өнөөдөр энэ цэцгийг ажилд авах тухай гэсэн Б тушаалыг боловсруулж сурсан байгаа. Үүнийгээ би одоо хэвлэнэ. За ингээд энэ тушаалаа дараагаар орж гараас зуруулаад батлуулна. Ингээд энэ тушаал болно. Би нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтны ангид суралцсан хугацаанд албан бичиг боловсруулалт сурсан. Мөн хурдан шивхийг сурсан. Бас нэг давуу тал нь гэх юм бол хааби хичээлийг бас сурсан. Ер нь бол албан бичгийн стандартуудыг бас сурсан. Энэ бол яг ийм хичээл сурсандаа бас
талархаж байна. Сургуультай баярлалаа гэж хэлээ, багштаа бас баярлалаа гэж хэлье.